парламент олон нийтэд нээлттэй болохоос гадна гишүүдтэй нээлттэй болох шаардлага байна. Яагаад гэвэл байнгын хороодгоор тухайн асуудлыг хэлцээ, зарчмын зөрүүтэй гарсан саналыг бид нар яг санал хураах тэр мөчөд авдаг нь ямар ч тийм танилцах болцоогүй байдаг. Ялангуяа энэ нөгөө төсөвтэй холбоотой халуун өдрүүд дээр энэ бол маш сайн мэдрэгдсэн шүү дээ. Тэгээ сүүлдээ бүр нөгөөдөл нь танилцаж амжихаа байгаа сүүлдээ улаан ногоон лаазан дээр л тулсан шүү дээ. Гэтэл бид нар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж иж ийм ил тод биш гишүүд нь тэрийг мэдэхгүй ямар учир начиртай ямар ач холбогдолтой санал өгөөд ухамсартайгаар мэдлэгтэйгээр тэр асуудалд хандах ийм боломж болцоо яг энэ завсар дундын хилцүүлэг дээр огт байхгүй байна гэдгийг хэлээ. Тэгээд үүнийг бас энэ хуулийн төслөөр яаж зохицуулж байгаа вэ гэж асууя. Инх төвшин гишүүнээс асууя. За хариулах уу? За инх төвшин гишүүн хариулъя. За энэ хуулийн төсөлд болохоор хоёр асуудлыг энэ дэмцэн дэмжээгүй саналын одоо хуралдааны дэмцэн дэмжээгүй санал хураалтын үр дүнг товчоор мэдээлэхээр заасан байгаа. Нэг нь болохоор байнгын хорооны хуралдаан дээр тухайн хуулийн байнгын хорон бол нэгдсэн чуулган дээр тухайн асуудлыг хилцэх хэсэг болон эцсийн хилцүүлэг дээр явцын дунд олон санал хураалтууд гардаг. Тэр болгоныг бас мэдээлэх ажил бас олон одоо санал хураалтууд явдаг учраас тэр болгоныг мэдээлэх ач холбогдол бага гэж үзсэн учраас байнгын хороо бол нэгдсэн хуралдаан дээрх хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулж хилцэх хэсэг болон эцсийн хилцүүлэг дээрх саналуудыг одоо ил тод болох ийм залт оруулсан байгаа.